За их хурлын гишүүдийн болон Монголынхаа ард түмний энэ өдрийн мэндийг айлтгая. Сайхан хаварж байна уу? Хаврын чуулганы анхны хуралдаан дээр үгэлж байгаадаа баяртай байна. За тэгэхээр парламент бол Ахмад дунд залуу үеийнхний 3 цагийн эхлэхээс дээр ажилладаг ийм байгууллага байгаа. Парламент бол үргэлжил мэдээж ахмадуудынхаа туршлагыг үнэхээр олон жил энэ парламент ажилласан хүмүүс энэ танхимд суусныхаа үр дүнд бас тодорхой мэдээлэл туршлага хуримтлуулсны үр дүнд энэ парламентын үйл ажиллагаа цэгцтэй явдаг гэж би ойлгодог. Мөн түншлэн залуу үеийнхаа шинэ орчин үеийн нөхцөл байдал энэ дэлхийд дахины энэ хөвсөн өөрчлөгдөж байгаа энэ бүх зүйлийг парламенттай оруулж ирж энэ хууль тогтоох хууль ажиллагаанд тусгасны үр дүнд Монгол улс илүү сайн хөгжих ийм боломжийг бүрдүүлнэ гэж би харддаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд харж байхад Монгол Ардын нам их хурлын даргын томилгоон дээр бол тодорхой алдаануудыг гаргасан. Амар Баясгалан гэдэг дөнгөж анх сонгогдож байгаа хүнийг оруулж ирж энэ суулгасны үр дүнд 1 жил гаруйхан болоод огцорзох шишээтэй. Учир нь дарга бас тодорхой хэмжээний туршлагатай ч гэсэн бас яг намын даргын хувьд энэ дээр суухтаар 2-3 хоног жижигхэн алдаа гаргасан. Тэр нь энэ сөрөг хүчний бас хүмүүст бас тодорхой нэг юм эвгүй сэтгэл төрөөд энээсээ улбалаад намын дарга их хурл удирдахгүй гэдэг ийм л юм лөө явуулчлаа. Гэхдээ бол би энэ их хурлын даргаыг бас сайн хийсэн гэж би үздэг. Тэгэхээр ер нь бол энэ бүх зүйлээс харахад бол энэ парламент бол ер нь бол эренбийн газар, туршлагын газар гэдгийг л манай парламентын гишүүд бас ойлгож энэ дээрээ бас анхаарч ажиллах хэрэгтэй. Ер нь бол энэ парламент хоорондоо асуудалтай дээрээс нь эндээс бүгдээрээ сайдран томилогдож байгаа болохоор тэнд янз янзын эдсэн, уусан, хулгайсан асуудал нь энд орж ирж парламентын гишүүдээрээ дамжиж гардаг. Энэ бүх зүйл чинь өөрөө энэ ард түмэн дотор парламентын нэр хүндийг унгаах ийм нөхцөл болоод байгаа учраас та бүхэн энэ парламентынхаа энэ үйл ажиллагааг бас тодорхой хэмжээгээр энэ туршлагатай хүмүүсээр илүү зөв урт хугацаанд тогтвортой сайн төртөө байлгах тэр хүмүүсийг сонгороо гэж хэлмээр байна. За учрал дарагт тэгээд ерөнхий сайдынхаа ажилд амжилт хүсье.